guys. За юу цаа мэдвчтэй. За ингээд амлсан ясаараа та нартай хоум тур бичлэгийг хүргэх гэж байна. За манайх болохоор Австралийн Brisbane хотод амьдардаг. Тэгээд 2 унтлахны өрөө, 1 угаалгын өрөөтэй ийм байр түрээсэлж амьдарч байна. Тэгээд хэрэгтэй хүмүүсний хэрэгтэй хаа үзчих тээ. Yes. За бид хоёрыг тэгээд энд ирсэн цагаас хойш home tour-ыг гэж зөндөө коммент ирсэн. Одоо хийж байна. Тийм үү. Яг үндэ амьдрал амар хэцүү. Хэцүү Монгол уцлаа бид дөрөв. Юу. За бид хоёр тэгээд YouTube пэйж ихснээс хойш бид хоёрын хүмүүс зөндөө home tour-ыг гэж хэлж ийсэн. Тэгээд бид хоёр тэр хүмүүсийн хүсэлтээр одоо хийх гэж байна. Тэгээд ер нь цаашдаа Австрали улсад ирэх гэж байгаа хүмүүст ч гэсэн ер нь Австралийн байрны ямар мөнгөөр ямархуу байр түрээсэлж авах боломжтой байдаг талаар төсөөллийн ер нь болоод ийм төсөөллийн болгочихъя гэж бодоод бид хоёрын бичлэгийг хийхээр шийдсэн. Тэгээд энэ home tour бичлэг ч гэсэн нэлээд явд юм бэл. За тэгээд шууд бичлэгэндээ оръё. Манайх энд одоо нүүж ирж авлаа таад үзсэн баг. За тэгээ орж ирэнгүүтээ шууд ингээд хотоор хэсгэн. Сая л гэрээ зөндөө цэвэрлээ. Манай гэрээс нэг ширхэгч тоос олдохгүй. За тэнгүүтээ зүүн тал руугаа ингээд лондри хэсэгтэй. Энэ өөрөөсөө цаанаасаа ийм хатагчтай байсан. За тэгээ өргөжлүүлээд энд бол угаалгын өрөө нь харагдж байна. Тэгээ угаалгын өрөө нь бол нэг юм шауртайгаа тэгээд нэг юм хөөрхөн жижиг иймэрхүү байна. Тэгээд энэ бол ингээд би дөрөвт яг хангалттай болдог. За ингээд угаалгын өрөөний иймэрхүү л байна да. Тэгээд бид хоёр ингээд амьдрал дээрээ баг гэртээ хүн ер нь өвдгөө төрлийн хүмүүс. Тэгэхээр таад бол манай баг анхны зарчууд байна. Чирэнгүүтээ шууд ингээд зүүн талдаа галтгой хэсэгтэй. Анх орж ирж байхад болохоор галтгой том өрөө хоёр маань ингээд нийлцэн нэлээ юм жижигхэн санагдчихсан. Гэхдээ ингээд амбул цөвтэй айлуудад бол юм жижигхэн галтгой хоёр нь илүү зүгээр санагдсан. Яа тэгэхээр бид нар ингээд за талбай их байх тусмаа тэрэндээ зориулаад ингээд хог навш амирх цуглуулад идэм билээ. Тэгээд энд болохоор хөрөгч бид энд ирснийхаа дараа энэ бараг эцэдэх хөрөгч айгу дөрөвдөх нэр. Бараг дөрөвдөх хөрөгч хаа. Тэгээд энэ байрны яг энэ хэмжээнд нь тааруулаад энэ хөрөгчийг худалдаж авсан. Тэгээд энэ хөрөгчөндөө бол маш сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ бол манай хүүгийн зурсан зураг. Манай хүү ингээ байнга гэр бүлийнхаа зургийг ингээ зурдаг. Тэгээд энэ болохоор бид гурав нэг гадар зугаалж явж байгаа л авсан. Энэ хамгийн дуртай зураг. Энэ амар хөөрхөн харагдаад тогтсон амар хөөрхөн инээсэн дүүн уйлсан. Тэгээд ингээд бид үрээ нэг парк орсон зураг. За ингээд хөвчүүлсэн. Ингээд галтгоонд ер нь ил юм байлах айгуу дургу. Тэгээд бүгднгийн бол ингээд кабинетуудаар нь ингээд багтаагаад ингээд цэцлээ тавьцсан. Тэнгүүтээ болохоор яг энэ зайд нэг юм тавиур тавиад энэ зайд нэг юм жижиг уурхын тавиур тавиад тэгээд нэг юм цахилгаан бараанууд байдаг шүү дээ. Кофе чанагч, air fryer нэг тиймэрхүү юмнуудаа ингээд тавьчих гэж ер нь төлөвлөж байгаа. Тэгээд энд болохоор манай хоолны ширээ байна. Энэ ширээ болохоор анх нөгөө би хичээлээ хийн гэсэн зорилгоор авч ирсэн. Гэтэ манай энэ байранд бол яг энэ хэмжээ нэг тохирж байгаа болохоор ингээ хоолны ширээ болгоод тавьсан. Өргөжлөлөө шууд ингээ зочныхоо өрөө нь ингээ залгаа. Тэгээд зочны өрөөний хамгийн гол хэсэг бол мэдээж ингээ буудаг. Тэгээд бид нэр бол хамгийн цагийг ингээ буудан дээр ингээ өнгөрөөдөг. Буудингийн хувьд бол хэвдэлээ нөгөө бичлэг дээрээ бас хамт зовлож ийсэн. Энэ бууданд бол 100% сэтгэл хангалуун байгаа. Тэгээд зай талбай ер нь бага эзэлдэг хэрнээ ингээд нэлийн тухтай буудаа. Тэгээд зочны өрөөнд нэг юм зураг тавьсан. Тэгээд зураг болохоор ингээ гэрээг айгуу тийм дүүргээд нэг тийм гоё дулаахан уран зохилтой болох юм лээ.
Тэгээд ингээд ийм зүрх тавьсан. За өршлүүлээд бол балкон байна. Тэгээ балкон маань болохоор бас хөөрхөн боломжийн зай талбайтай. Тэгээд бид хоёр болохоор хоёр жоохон хүчтэй учраас балкон айлгуулах ингээд ганц ингээд сандал манд ингээд гаргаж тавихгүй байгаа одоохондоо явандаа бол ер нь өөрсдөө гэсэн байртай болчих юм бол балконо айгуу гоё тогтчуулъя гэж бодож байна. Тэгээ хүүхдүүд бас том болчих болохоор аюулгүй байдлын үднэс одоохондоо нэг янз бүрийн тийм санал бодлыг гаргахгүй байгаа. Тэгээ энэ байрны юм балконд юм хаалттай юм лээ. Тэгээ онцлог нэг үү. Тэгээд гадаа ингэж харагдаж байна. Одоо Австралид 100 дуусж байна. Тэгээ гадаа жоох юм хүүтэн салхитай. Тэр айгуу гоё юм. Хүүтэн салхитай. Хүүтэн салхитай болж байгаа юм. Гадаа ч бүр хөөе. Өнөөдөр 30 хэдэн градус байна. Хүүтэн салхитай. 30 хэдэн градус. 30 градус байна гадаа. Вау. Надад 20 градус санагдаж. За тэгээ манай зочны өрөөний бас нэг гоё хэсгийн ийм ургамал авч тавьсан. Тэгээд энэ амьд ургамал гэрт ингээ байхаар аюу гоё өнгө ороод, ам ороод, гэрэг ер нь аюу гэр шиг гоё санагдалт юм лээ. Тэгээд энийг хажуугаар явахдаа ингээ арчдээ. Ингээ энерги авангаа ингээ тоос нь арчдээ. Тэгээд энэ бол ингээ аюу гоё ингээ өнгө оруулж байгаа. Тэгээд за энэ нэг хөөрхөн хэсэг байгаа. Энэ нэг юм жоохон доогол. Манайх нөгөө ингээд урд нь нэлийн том юм байранд амьдарч байгаад тэг ингээд буцаа жижигхэн юм байранд амьдарсан чинь аль болох зай талбайг нэг ухаалгаар ашиглах хэрэгтэй болсон. Тэгээд энд болохоор одоохондоо түр юм манай хоёрын баг урлан заяа. Энэ дээр дандаа нөгөө нэг зураг зурах тэгээд нэг юм нэг ер нь энд ингээд дандаа зураг зурна янз бүрийн бүтээл хийдэг манай хоёр. Яваад болохоор энд бас нэг юм 50-р тавиад бит хоёр загс тэжээ гэж бодож байгаа. Тэр аккурантай тэгээд 50-ртай тэгээд хөөрхөн ингээд сүрнэн бомноор тавьчихдаг. Тэгээд загс хүүхдүүдтэй бас гоё багаас нь загс мас тэжээл гоё ах гэж одоо тэгээд бит хоёр тэгж төлөвлөж байгаа. Мами. Яа тэгээд том өрөө бол нэг юм байна. За энэ хоёр дэрийг бол бичлэгэндээ зориулж авсан байгаа. Хар ягаан дээр тавьчвал гэрмэн илүү гоё болох юм шиг санагдаад тэгээд бичлэгэндээ зориулж юм хоёр дээр авлаа. Инко. За энэ өрөөнд орж ирсэн гэцгээ. За манай онцлог өрөөнд орсон. За. Одоо хөөхөд хийдэг. За амгалах гэж. За та бүхэндээ урлагны өрөөгөө танилцуулъя. Энэ юу вэ? Энэ юу вэ? Ханаас гараад ирв? Оо харин чанд гинтийн бэлэг барьж байна. Оо тийм үү? За тэгээд маш гоё бокс задлах гэж байна. За тэгээд бид хоёрын бичлэг хийж эхэлснээс хойш хамгийн анхны одоо нэг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа ийм collaboration болж байна. Тэгээд амар гоё баяртай байна. Маш сэтгэл маш өндөр байна. Тэгээд энийг хамтдаа задлацгаая. Тэгээд ер нь цаашдаа одоо хамтарч ажиллахыг хүсэж байгаа байгууллага байвал холбогдорой. Тэгээ хамгийн анх ингээд хамтарч ажиллаж байгаа байгууллага маань ийм том брэнд байгаа болохоор бүр амар гоё өөрсдөө бахархаж байна. За энэ бол юу вэ гэхээр Teddy Blake гэдэг нэртэй цүнхний luxury брэнд байна. Тэгээд энийг хамтдаа бүгдээрээ энэ бичлэгээрээ задлая гэж бодсон. Тэгээ энэ бичлэгэн дээрээ задлах гад ингээд ер нь хатглаад байсан. Нилээ хит хоногийн өмнө ирсэн. Тэгээ хамтдаа задлцгаая. За энэ брэнд болохоор Италийн Арсаг хийсэн luxury цүнхнүүд хийдэг юм байлээ. Тэгээд ийм өөрсдийнх нь зорилго нь вау шууд амар тийм арсны ледрийн өнөртж байна. Миний захиалсан загвар болохоор ийм крем бэж өнгөтэй. Энэ чи юу гэдэлээ? Croco юу лээ. За би тэрийг биччихье. Ийм загвар байгаа. Хайд энэ арсын хартаа. Нэрсэн бүр амар гоё харагдаж байна. Өнөр нь нэг тийм яг ийм арсны
үнэртэж байна. Тэгээ энэ брэнд болохоор Италид цүнхнүүдэд үйлдвэрлэдэг. Италийн нэлээ ийм experienced craftsmen-ууд оролдог гэж байгаа байхгүй. Тэмүүтээ гол зорилго нь нөгөө нэг ийм luxury брэндүүд чинь нэлээ ийм үнэтэй байдаг шүү дээ. Тэмүүт Teddy Blake болонгууд яг ийм affordable хүмүүст одоо боломжийн үнэтэй тийм одоо чанартай бүтээгдэхүүнийг уурлах юм зорилготой байгуулга юм лээ. Тэгээд намууны 10 гэсэн кодыг ашиглаад та нар энэ Teddy Blake-ээс хүссэн загварынхаа цүнхэн 10% хүнд одоо хямдралтай захиалж болох юм лээ. Тэгээ би амар хайртай байна. Энэ нүр амар гоё хөрх мостэй. Яг миний стил. Ийм детальтай. За доторх нь болохоор ийм тасалгаатай. Тэгээ та өөртөө сонирхоод үзээрэй. Тэр хөрхөн загваруудтай юм лээ. Ямар байна хараа? Амар хөрх. За тэгээ хамтарч ажиллах байгууллагууд байвал бид хоёрлоо Instagram-аар болоо Gmail-ээр холбогдож болно шүү. За буцаад бичлэгэнд орцгоё. Буцаад манай гэрээр танилццгаая. За энэ бол манай уншлахны өрөө манай ор харагдаж байна. Тэгээд ийм ор. За тэгээд энэ өрөөний бас нэг гоё юм нь бол би ийм ургамал хийсэн бас. Энэ ургамалтай амар хайртай байгаа. Хөөрхөн байгаа. Тэгээд нэг юм шин дэлбэ гэх юм уу? Би сэнийг тастаа ицсэн үү? Үгүй. За нэг юм шинэ юм юу цэцгэлсэн гэх юм уу? За тэгээ энэ болохоор манай охин энийг зурсан. Охиныхаа зургийг тавьсан. Тэгээ саяны задлсан цүнхээ дүнс хоёр гараад энэ тавьчлаа. Гоё харагдаж байна. За энэ өрөөнд болохоор Ая гэгэлэн бид гурав унтдаг. Энд манай охины гоо сайхны шигээ харагдаж байна. Гэгэлэнгийн булан байна. Өглөө манай охин өөрийгөө бэлддэг. Тэгээд энэ өрөө маань бол маш том closet хэсэгтэй. Тэгээ энийг бол та зогоолгож харуулахгүй моолох юм бол нэг юм нуурч өмж ирнэ. Энийг л зогоолгож болохгүй. За нэг юм байна. Тэгээ энэ цаг болохоор би ингээд цагийг юм бодоод бүрийг янзлсан. За ийшээгээ одоо манай хүүгийн өрөө байна. Хүүгийн өрөөгийн энэ хаалган харагдаа. Тогтоон гэж бичсэн. Одоо манай хүү нэг бэлтгэл ангид явж байгаа. Тэгээд өсгөнүүдээс сурж байгаа. Тийм хөрхөн ханыг ингэж хэмнэлсэн. Тогтоонагийн өрөөгөө зочлоо. За тогтоонагийн өрөө болохоор ер нь манай хоёрын тоолж монголдог өрөө гэж хэлж болно. Тэгээд энэ бол тогтооногийн ор байна. Энэ байрандаа нүүж ирснээс хойш тогтооноо тусдаа унтж байгаа. Би дагаад ер нь сургуульд орж байгаа болохоор ингээд хүүгээ жоохон биеийн даалгаад тусдаа унтдаг болсон. За энэ нэг унтдаг орон байна. Энд болохоор тоглоомын шүүгээ манай хоёрыг тоглоомнуудыг ингэ шинээр хийцэн. За ингээд өөрийнхөө юмнууд харагдаж байна. Энэ болохоор бас хичээлээ хийх үедээ хийгээд энэ өрөө ерөнхийдөө бол ингээд нэг юм хүүхдийн тоглоомынхаа хэсэг байгаа. Тэгээ эндээс харуулах юм гэвэл энэ бол тогтоомоос өөрөө хөрхөн бодож ингээд зурсан. Тэгээ тэрийг өөрөө сонгоод ингээд өрөөгөө зурчулсан. Энэ зур зарим зурсан зургуудыг ингээд маацаа. Өөрийнхөө зурсан зургийг тэгээд туулаа. Энэ ээж нь зөндөө зүрхтэй цэцэг мэцэгтэй юм. Манайх айгу зурх дуртай. Тэгээд энэ жоохон гэгээлэнгийн хэсэг орж ирж байна. Гэгээлэнгийн галтгоо. За тэгээ ингээд closet нь бас хөрхөн том. Тогтооногийн өрөө ерөнхийдөө юм байна. Австралид одоо ялангуяа Brisbane одоо ингээд дөрөв үйлрэл нэлийн халуун байдаг болохоор өрөөнүүдэд air condition маш чухал. Байр сонгохдоос air condition-ыг нэлийн харж ингээд сонгодог. Тэгээ энэ байр болохоор 3 өрөөнд гуруула тусдаа air condition-тай байсан. За энэ байр болохоор тийм мэдээж бассейнтэй нэг тийм хөөрхөн жижигхэн жимтэй тэний хөөрхөн юм лондри хэсэгтэй юм байлээ. Лондрийг бас нийтээр ингээд хэрэглэж болдог хэсэгтэй юм хөөрхөн байр байна.
За бид хоёр тэгээд энэ байранд 7 хоногийн 680 австрали доллар төлж байгаа. Тэ? Тэгээд энэ болохоор нэг төвтэйгөө ойрхон төөсөн машинаар явбал нэг 6 минутын л зайтай. Тэгээд автобусаар явбал нэг 10 минут, 10 минут ч юм уу тий. Тэгээд тийм байр. Тэгээд ер нь австрали ихвчлэн хажуугийн нэг өрөөгөө түрээслүүлцдэг. Тэгээд дундаж үнэ нэг $300 ч юм уу, $250 ч юм уу. Тиймэрхүү үнэтэй байдаг. Манай Brisbane юу нэрээ үнэн гайгүй шиг байна тий. Тийм. Сиднейд бол яг ийм 2 өрөө байр үнэн нэг $1000 болж байгаа хаа. Тэгээ хажуу өрөө ч гэсэн нэрээ үнэтэй юм шиг байна тий. Тийм. Тэгээ энэ 680 бол дундаж үнэ. Бид хоёр гэхдээ 2 жилийн өмнө ирж яхад энэ байрыг ер нь бол нэг 580 бараг түрээслэх байсан байх тий. Тэгээд үнэ амар хурд өссөн 2 жилийн дотор. Тэгээд байрны үнэ ер нь өсөөл байгаа тий. За нэг иймэрхүү байна да. За тэгээд манай гэрээр зочилсан та нартай баярлалаа. Бид хоёрыг дэмжиж бас одоо бичлэгнүүдтэй юм байна. Доор гой өгнүүд үлдээдэг хүмүүстээ бас баярлалаа тий. За тэгээд бичлэгүүд ойрхон игээд дуудахгүй уулзцгаая. Тэгээ subscribe дарж бид дүрийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Bye. Bye.